Боломжоо хэрхэн олж харж ашиглах талаар залуучдад өгөх зөвлөгөө. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин Youth Conference 2023 үйл ажиллагаанд оролцохдоо тавьсан илтгэлийн хэсгээс. Миний хувьд болохоор манай үеийнхний хамгийн анхны дижитал шилжилт бол ер нь бол энэ Nintendo console байсан. Өмнө бид нар бол дандаа ийм аналог юмнууд үздэг байжгаад анх хэлж одоо ийм компьютер тоглоом гэдэг юмыг үзээд гайхаад тэгээд айл болгон ах болцоогүй учраас ингээд одоо би жишээлбэл байрныхаа хажууд намын сангийн доор жижүүр ах тоглоулдаг. Тэгээд шүнжэнгөө тэнд тоглож одоо өнждөг байсан. Тэгээд одоо тэр тоглоомыг сонирхоод тэгээ улмаар компьютерийн одоо програмыг сонирхоод компьютерийн програмд жишээлбэл тоглоом бичдэг тийм хэмжээнд болж исэн. Тэгэхээр яг энэ тоглоом маань бас зүгээр биднэрт бас яг энэ opportunity-г яаж ашиглах талаар бас санаанууд өгсөн юм шиг санагддаг. Тэгээ Марио дээр бол ингээд хоосон ч гэсэн юмнуудыг очиж мөргөөд ингээд тэндээс санамсаргүй зүйлсүүд гарч ирдэг. Тэгэхээр яг ер нь бол амьдрал ч гэсэн яг адилхан бид нар бол нэг юмыг зөв гэж бодтлоо бол ялангуяа залуу хүмүүсийн хувьд хугацаа хэрэгтэй байдаг. Тэр цэгээ олдлоо аль болохоор бидний өнөөдрийн өнцгөөс ирээдүг харж одоо харахад айгүй хэцүү. Тэгэхээр хийж байгаа юмаа яг өөрийнхөө чин сэтгэлээсээ хийгээд хариуцлагатай хийгээд явбал дараагийн холбоосууд нь улам чангараад тэгээ өөрөөр хэлбэл ирээдүйн одоо яг амжилттай ажиллах бэлтгэл суурьуд чинь ингээд аажим бэлтгэдээд явдаг. Тэгэхээр энийг олохын тулд болохоор яг энэ нөгөө банк exploration хийдэг, шинэ юмнуудыг туршиж үздэг, тэгээд юм сониуч байдаг зан чанар бол их чухал санагддаг. За тэгээд ер нь бол яг Марио дээр гэдэг чинь очиод ингэсэн чинь нөгөө юу чин Peach Princess чин өөр газар байгаа гэдэг. Тэгээ ер нь бол бас бидний төсөөлсөн шиг бас юм байхгүй. Тэгэхээр ер нь бол бидний сурдаг процесс бол толгоон доторх төсөөлөл, бодит байдал хоёр зөрүүтэй байдаг. Тэрийг аль болохоор ойртуулахын тулд бид нар байнга дасгал хийж одоо тэрийг туршиж, үзэж, алдчихж ингэж явдаг. Тэгэхээр энэ болцоо боломжуудын тулд ер нь болохгүй байна гэдэг одоо ингэ санаа гутарч юм уу гэхээсээ илүү энэ бол яг ингээд дараагийн юмд сургаж байгаа зүгээр л энэ туршилт хийж байгаа гэд бодцоор хялбар байд юм шиг санагдсан. Боломжуудаа бас одоо ашиглах хэрэгтэй. Ер нь бол боломж бол ингээд байнга байж идэг гэж одоо бодогддог. Тэгэхээр бидний хувьд бол одоо жишээлбэл сонголт одоо эрхчлөөтэйгээр хариуцлагатаар хийж байгаа сонголтуудад зорилготой чиглэсэн юмнууд бол илүү боломжууд ингээд болоо явдаг. Тэгэхээр энд мэдрэмж хэрэгтэй юм шиг санагдсан. Би жишээлбэл анх хэлж бол одоо яг мэрэгжил сонгохдоо би хэрвээ өөрийнхөө тэр үед хүсэл сонирхлоо дагдаг байсан бол одоо мөрөөдлөө дагдаг гэсэн бол би хиймч ч юм уу эсвэл компьютерийн одоо инженер ч юм уу тэр чиглэлээр явах байсан. Тэгвэл тэр үед болцоо боломж байхгүй учраас өөрийгөө одоо жишээлбэл хамгийн сайн зарах юм гэхээр бизнес илүү том байсан учраас аж ахуйн нэгжийн чиглэл бизнесийн чиглэлээр тэгээд менежменттэй ангиар орохоор бас захирал болно гэж бодсон, менежер болно гэж бодсон юм. Тим анги сонгосон. Тэгээд их сургуулийн эдийн засгт ороод явсан чинь яг бодит байдал дээр яг менежмент гэдэг бол хүнтэй ажиллах юм байна. Хүнтэй ажиллана гэдгийг бол ном уншаад сурахгүй юм байна. Гэдгийг мэдээд 2 дугаар курсээсээ би санхүүгийн ангийг давхар аваад тэгээд их сургуулийн эдийн засгийн 2 тим ангиар менежмент одоо санхүүгээр ингээд төгсөж ийсэн. Тэгээд хэрвээ тэр маань миний одоо жишээл өнөөдрийн хоолтойгоо залгасан одоо ажил амьдралаа залгуулсан гол суурь болсон ба тэр үед би тэр одоо жишээл мэдрэмжээ ашиглаж тэгж өөрчлөх шийдвэр гаргаагүй байсан бол бас өнөөгийн төвшөнд хүрэхгүй байсан байх гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь боломжуудаа болохгүй бол мэдрээд өөр боломжуудаа зөрөгтэй хийх хэрэгтэй байна гэж бодож байгаа. За тэгээд одоо Марио дээр бол ер нь бол ингээд цаг дуусахаар хідэн амттай ч байсан тэгээд ямар ч оноотой байсан гэд үхдэг, дуустдаг. Тэгэхээр амьдрал бас яг адилхан бидний бол одоо хугацаатай аялалд явж байгаа. Тэгэхээр ер нь зөвхөн амьдралаас гадна бусад ер нь бүх юмнууд ингээд цаг хугацаатай байдаг. Тэгэхээр та нарын хувьд миний зүгээр нэг нийтлэг анзаарсан юм болохоор айгүй цагийн тулгад юм шиг санагддаг. Одоо яг энэ үеийнхний хувьд энэ өөрөө нөгөө нэг tech savvy гэдсэн технологи, сошиал орчин дээр өөрөөр хэлбэл илүү хурдтай, динамиктай орчинд үйл ажиллагаа болдог учраас тэр инерц нь ингээд амьдрал дээр бас орж ирдэг. Тэнгууд яг бодит байдал дээр яг энэ цагийн менежмент дээр бас илүү сайжруулах орон зайнууд байгаа юм шиг зүгээр санагддаг. Гэтэл яг миний нийтлэг бас биш байж магадгүй. Миний
одоо жишээлбэл танаа үеийнхэнтэй харьцажсэн туршлагаас харахад бол яг тийг санагддаг. Тэгэхээр яг хуу цагийг яхахын тулд ийм тулгахаасаа илүү багаар хийгээд тэгээд орхидог ч юм уу. Ер нь бол миний хувьд бол зүгээр хамгийн хэцүү юм энергитэй байгаа үедээ хийчихвэл амар юмсаа санагддаг. Тэгээ би халаалт ингэж хийж явсаар бат сүүлд нь энерги дуусаа яг гол юм дээр олдчихдаг. Тэгэхээр өнөөдөр ингэж бидний амьдрал амар завгүй болцсон учраас жижиг сажиг юмнууд сүүлдээр нь орхигдох магадaltaй байдаг учраас чухал юмнуудаа эрчтэй байгаа дээр хийсэн дээр юм шиг санагддаг. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe тавьчих дараарай.